Өнөөдөр дэлхийн сэтгцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Иргэдийн дунд сэтгцийн эрүүл мэндийг хурц хэлбэрийн сэтгцийн эмгэг гэх ойлголтод сэтгцийн тулгамдсан асуудлууд, сэтгцийн эмгэг болон зан үйлийн эмгэгүүд багтдаг байна. Судалгаагаар манай улсын 4 иргэн тутмын нэг нь сэтгцийн тулгамдсан асуудалтай байдаг байна. Сэтгцийн эрүүл мэндийн өдрийг 1992 оноос жил бүрийн энэ өдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдөр дэлхийд даяар тэмдэглэж ирсэн. Сэтгцийн эрүүл мэнд нь амьдралын чанар, бие махбод эрүүл мэнд, нийгмийн харилцаа бүтээмжтэй шууд холбогддог. Ийм дэргэд сэтгэл зүйн хувьд доктортой, стрессийг зохицуулах чадвартай байх нь өдөр тутмын амьдралд зөв шийдвэр гаргах, харилцаагаа зохицуулах, ажилдаа бүтээмжтэй байх зэрэгт шууд нөлөөлдөг байна. Хэрэв сэтгцийн эрүүл мэнд муудсан тохиолдолд сэтгэл түгших, сэтгэл гутрах, бухимдах, ядаргаа, нойргуудл зэрэг шинж тэмдэглэлэрч улмаар бие махбодын эрүүл мэнд, нийгмийн амьдрал зөргөөр нөлөөлөхөөс гадна амиа хорлолтын түвшинг нэмдэг байна. Сэтгцийн эрүүл мэндийн байдлаар хүн амыг 3 хувааж үздэг. Сэтгцийн хувьд эрүүл, сэтгцийн хувьд тулгамдсан асуудалтай, мөн сэтгцийн хувьд эмгэгтэй гэж үздэг. За сэтгцийн хувьд эмгэг буюу өвчин гэдэг маань өөрөө олон улсын 10 дахь өвчний ангиллаараа сэтгцийн ямар нэгэн өвчтэй гэж оншин батлагдсан тохиолдол хэлдэг. За Монгол Улсын хүн амын 4 хүний нэг нь эсвэл 5 хүний нэг нь сэтгцийн тулгамдсан асуудалтай гэдэг маань болохоор өөрөө сэтгцийн тулгамдсан асуудал гэдэг ойлголтод нойрны хямрал, архины хэтрүүлийн хэрэглээ, архаг ядаргаа гэх мэт тулгамдсан асуудлууд багтдаг. Амиа хорлох бодол болохоор өөрөө хүний дотор байхтай хүчтэй байдаг. Тэгээ хин нэг нь ойр дотныхонтойгоо эсвэл мэрэгжлийн хүмүүстэйгээ энэ бодлоо хуваалцаад хараа өөрөө нөгөө бодлын хүчин сулардаг. Өөрөөр хэлэх юм бол та тусламж авах юм бол одоо амиа хорлох бодол маань өөрөө сулардаг гэсэн үг. Хэдийгээр сэтгцийн эрүүл мэнд хэр чухал гэдгийг иргэд мэддэг хэдий ч хэрхэн сэтгцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаа давах, ойр тойрны асуудалтай иргэдэд хэрхэн туслах талаар мэдээлэл татмаг байна. Судалгаагаар манай улсын хэмжээнд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж боломгүй биеийн зовир 11.9%, архин донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2% байна гэж тодорхойлжээ. Эдгээр эмгэгүүд хэвчлэн стрессийн шалтгаан үүсдэг бөгөөд манай улсын 4 иргэн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар сэтгцийн тулгамдсан асуудалтай байна. Биеийн эрүүлээс илүү чухал гэж бодож шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө болон бусдын одоо сэтгцийн эрүүл мэндийг одоо хайрлаж ямар үйлдэл хийгээд байдаг вэ? Тэгж онцч хийсэн байхгүй шүү дээ. Юу их үү? Ер нь одоо Улаанбаатарт бол яг стрессээ, депрессээ байж л явахгүй бол айгүй л амархан стресс, амархан депресс тэгэл нөхцөл. Сэтгцийн эрүүл мэнд гэж аюул чухал зүйл шүү. Яг үнийг хэлэхэд хүн болгоно л асуудалтай байдаг. Тэрийгээ даван гарах нь аюул чухал зүйл байдаг. Хүмүүс жоохон стресстэй багсвал сэтгцийн эрүүл мэнд сайн бах та. Тэгвэл бол алхам тутамд стресс байна шүү дээ. Тэнд автагдаад авах юм бол хэцүү болно шүү дээ. Нэг хүн болохоор стрессээ хувь хүний өөрийн сэтгэл зүйн болон бие махбодын онцлогоос нь шалтгаалаад нэг нь болохоор олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, нөгөө хүн болохоор өөрөө ганцаараа үлдэж ном унших ч юм уу ямар нэгэн бүтээлч үйл ажиллагааг эрхлэх гэх мэт хувь хүний өөрийнх нь онцлогоос шалтгаалт өөрөөр байдаг. Сэтгцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд зөвхөн эмч эмнэлгийн ажилтнууд тушаалгаар нийгэм хамт олонний хичээл зүтгэл маш чухал байдаг. Жишээлбэл таны сэтгэл санаа өнөөдөр ямар байгаа вэ? Танд ямар нэгэн тусламж шаардлагатай юу гэдэг асуулт болохоор өөрөө тухайн хүний болохоор би таны сэтгэл зүйн байдал туслагад бэлэн байгаа шүү гэдэг ихний мессеж өгж яадаг. Эрүүл сэтгэл зүйтэй хүн стрессийн нөхцөл байдлыг зохицуулах, асуудлыг шийдвэрлэх, бусадтай хамтран ажиллах, амьдралынхаа зорилгоод төвлөрөх чадвартай байдаг байна. Тиймээс сэтгцийн эрүүл мэндийг зөвхөн эмчлэх боломжтой гэж ойлгох бус, урьдчилан сэргийлэх, дэмжих, өдөр тутмын амьдралд анхаарал тавих нь чухал гэдгийг сэтгцэн эмч хэлж байна.